Хурлаар хэлцэгдэж байгаа баялагын сангийн тухай хуулийн асуудлаар бид тодруулга ярилцлага авахар мах компани бодлогын зөвлөлийн дарга монтажтай уулзаад байна. Танд орой минь түргэе. Тэгэхээр ер нь бол Монгол улс 16 стратегийн орд газартаа үүнээс 7 л төрийн мэдлэлт байна. Үлдсэн хэсэг нь хувийн хвшилт байна гэд танай компани эзэмшилт байдаг. Цагаан сувраг, нарийн сухатын ордын асуудал нэлээд хөндөгдлөө. Тэгэхээр ерөнхий сайдын санал болгоод байгаа хувийн хвшилт байгаа стратегийн ордуудаас баялагын санд төвлөрүүлэх тэр боломжуудыг та хэрхэн харж байна? Ер нь олон улсад ямар жишг байдгийг, ер нь хамгийн зөв хувилбарыг хувийн хвшлийн төлөөлөл юу гэж харж байгаа юм бэ? За би энийг бол хоёр зүйл гэж харж байгаа. Нэг нь баялагын санг хэрхэн яаж бүрдүүлж ард иргэдэд тэгш хуваарлах вэ гэдэг энэ асуудал. За ер нь би энийг бол маш зөв зүйтэй асуудал. Энийг бол дэмжиж байгаа. Ягаад гэвэл 2005 онд одоо би бас энэ талаар олон нийтэд нийтлэл бичиж одоо тарааж исэн. За эндээс үүдэж одоо энэ гадаад улс оронд энэ баялагын сангаар дамжуулж ард иргэдэд яаж тэгш хүртээдэг юм бэ гэдэг энэ чиглэлийн судалгаануудыг бас хийж байлаа. За энэ товчхон хэлэхэд ерөөсөө баялагын сан бол одоо ашигт матмлын роялтигоос 100% бүрддэг. За энэ сангаас бол төсвийн цоорхой нөхдөггүй. Хөрөнгө оруулалт хийдэггүй. Тусгай баг удирддаг. За Монголын нөхцөлд бид яах вэ гэхээр магадгүй төрийн өмчийн уул уурхайн компани хувьчлаас орсон мөнгийг бас энэ сандаа төвлөрүүлж болно. Тэгээд энэ сангийн гол зорилго нь бас ард иргэдийнхаа одоо зориулж тэтгэврийн асуудал, эмзэг бүлгийн асуудал, эрүүл мэнд босрлын асуудлыг үүнгүй болгох, сангаасаа хэрэгжүүлэх. Илэнхий нь бол одоо мундаг өндөр одоо чадамжтай тийм багууд менежмент хийх зорилгоор өсгөж үржүүлэх асуудал байгаа. За МАК-ийн эзэмшилт байгаа ордын хувьд бол яг 2006 онд нэгдүгээр стратегийн ордын томьёоллыг их буруу хийгдсэн, ус төрсөн асуудал байсан гэж би үздэг. За ер нь дэлхий дээр стратегийн орд гэсэн томьёол бол байхгүй. Тухайн улс орон өөрийн улс үндэстний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал зэрэгт нөлөөлөхүйц хэмжээний ашигт матмлын ямар төрөл байна вэ? Тоо хэмжээ нь ямар байна вэ гэдэг үүднээсээ тодорхойлдог. За энэ бол гадаадын хөрөнгө оруулалтыг оруулахгүйгээр улс орон өөрөө ашиглана гэсэн үг. Тэгэхээр манай энэ томьёолын асуудал бол баг буруу явцсан. За тэгээд төрөөс хууль одоо яаж гарч ирэх нь вэ? Тэрийг мэдээж бид хэрэгжүүлнэ. Гэхдээ одоо банк болон уул уурхайн салбар хоёр бол шал өөр одоо салбар шүү. Нэг хувьцаа эзэмш 20%-аар одоо хөрөнгө оруулалт эрсдлийн асуудлыг дааж чадахгүй. Энэ бол одоо газрын хэвлэлтэх баялагийг ирж хайж олохоос ахуулаад маш том эрсдэлтэй их хөрөнгө оруулалт шаардсан төсөл. Гэтэл бид нар ийм нээлттэй болголоо. Ард иргэдийнхаа маань одоо мөнгөн хадгаламж, орлого ямар вүлээ. Гадныхын одоо дийлэнхийг аваад бид стратеги гэдэг одоо хамаг ашигтай, ашигт матмлынхаа ордыг гадныханд найр тавьж олгох ийм асуудал үе таалах нээгдэх нэ гэж ийм л болгоомжил над төрж байгаа. Энийг сайн бодох ёстой. Улсын хурл 16 ордыг стратеги гэж нэрлсэн боловч 39 ордыг мөн 2 дугаар хавцалтаар стратегт орох одоо боломжтой ордууд гэж нэрлсэн гэдэг мэдээлэл бас өгсөн. Тэгэхээр танаа дээр байгаа ордуудын асуудлыг сөхөхдөө за энэ бол одоо улс төрчид эрх мэдэлд ойр байгаа хүмүүс хувилдсан, за үндсэн хуулийн цэц оролцсон, дээрэс нь мэдээлэлд ойр байгаа хүмүүс одоо цөөхөн бүлэглэл болоод завшсан гэдэг асуудал хөндөгдсөн шүү. Тэгэхээр энэ дээр танаас тайлбар. Энэ бол бүгд хуулийн дагуу явагдсан. Энийг бол маш олон удаа засаг гаргахлаараа зэрэгэл одоо шалгадаг. Их хурлаар орохоос өмнө одоо тухайн үеийн засгийн газраас 5 яамнаас бүрдсэн ажлын хэсэг гарсан. За тухайн үед одоо 14 он шиг санаж байна. Эдийн засгийн дэлхийн нийтээрээ эдийн засгийн хямралтай байсан үе, хөрөнгө мөнгө олдохгүй маш төвөгтэй байсан үе. Тэгээд би засгийн газрын одоо ерөнхий сайд Алтан хуягт бол ашигт матмлын тухай хуулийн 5-ын дагуу төр өөрөө хөрөнгө оруулж 34% хүртэл хувьцаа эзэмшиж болно гэсэн заалтын дагуу хөрөнгө оруулалтаа хийгээч. Тэгвэл төслөө маш хурдан эдийн засгийн эргэлтэнд оруулмаар байна гэдэг миний хүсэл байсан. Энийгээ ч хэлж байсан.
Нөгөө талаараа одоо сангийн сайд улаан байсан. Би очсон. Одоо төр орчоочоо хөрөнгө оруулалт хийгээч. Тэгээ энэ ажлын хэсгийн дүгнэлт нь 15 жил ажиллах уурхай юм байна. Тийм учраас төр хөрөнгө оруулалт хийх нь эдийн засгийн хувьд үр ашиг бага байна. Харин татвар хураамжаараа одоо энэ төслийн 58-аас 60% өгөөжин төрд ирэх юм байна. Энэ төрд ашигтай. За улаан сайд бол хэлжсэн одоо улсад мөнгө байхгүй. Одоо оюутлогод 34% эзэмшснээр бид нар маш хүнд байдалд орж байна. Тэгэхээр хувийн компани, үндэсний компани та нар ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулалтынхаа асуудлыг шийдээд төслийг одоо ашиглаа гэж ийм шийдвэр гарсан. Тийм учраас бид их хурлын шийдвэрт нөлөөлнө гэж одоо улсууд хардаад байна. Тийм ийм огт байгаагүй. За энийг эрс зарим улсууд зөвшөөрөөгүй үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. 15 онд үндсэн хуулийн цэцээр шийдвэр гарсан. Их хурл бол зөрчиггүй байна. Хуулийн хүрээнд шийдвэрээ гаргасан байна гэж. За тэгээд энд манай ашигт математикийн тухай хуулинч бий 5-6 дээр байгаа. Төсөл хэрэгжсэний дараа 10-аас доошгүй хувийг их хурлаар оруулж хувь хэмжээг тогтоолгоод олон нийтэд эзэмшүүлнэ гэсэн ийм тогтоол хуулийн заалт бий. Энийн дагуу бид хэрэгжүүлнэ гэд одоо бас тайлбаруудыг өгж ирсэн үүрэг амлалт. Энэ үүргийг бид нар биелүүлэх л болно. Одоо хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу 27 жилийн хугацаатай засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Энэ бүх зүйлүүд бол бас хууль ёсны байгаа. Ер нь МАК-ийн одоо үйл ажиллагаа бол ер нь бид хуулиа дээдлж хуулийн дагуу л одоо үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр өнөөдөр бид нар одоо энэ төслийг бас аль болох одоо санхүүжүүлээд төслийг одоо ашиглалтанд авах гээд хичээж яваа. Хамгийн гол нь одоо биднэрт энэ төслийг одоо олон жил зогсоолоо. Тийм учраас энэ төслийг одоо бас хэрэгжүүлэх талд нь одоо дэмжлэг үзүүлээч. Энэ төслийн үр өгөөж бол маш том юм аа. Ийм л юм хэлэх байна.